Christmas Bread тавтан оролцооно. Өнөөдөр бид нар глютенгөө сорготой бор будааны гурилаар хийсэн нойтон хөрөнгөний талхыг яаж хийхийг сурцгаая. Тэгэхээр би глютенгөө нойтон хөрөнгөө бор будааны гурил тэгээ жоохон гурвалжин будааны гурилтай болоод ингээд хануулсан тэжээгээд хануулсан. Тэгээд алийн энзиний би одоо хэмжээд тусдан тавьсан байгаа. За ингээд бүх хуурай зүйлүүдээ нийлүүлж утгана. Тэгэхээр үүнд болохоор бор будааны гурил, саргын гурил, тэгээд ямар нэгэн цардуул орж байгаа. Дээрэс нь холбдог зүйл буюу энд болохоор би psyllium husk гэдгийг хэрэглэж байна. Хэрвээ тань зохимжгүй байх юм бол үүнийг орлуулагч өндөг байж болно, майлгарын үрийн гурил байж болно, үгүй чи эсэдний цутан байж болно. Тим зүйлүүдээр бас орлуулж болно. За тэгээд давсаа хийгээд бүх хуурай зүйл ингээ сайн хутгана. Яг гэвэл psyllium husk нь устай нэгдэнгүүтээ ингээд тийм цэлцэгнүүр үүсдэг учраас ингээ сайн хутгаж хуурай зүйл одоо сайн найруулж өгөх хэрэгтэй. Ингээд одоо нэг өсөндөө глютенгүү талхны гурил бий болгож байгаа гэсэн үг. Энэ олон зүйлүүдээ нийлүүлж ээж. За тэгээд дээрэс нь одоо усаа нэмээд хөрөнгөө нэмээд тэгээ энэ глютенгүү гурилууд маань болохоор бидний идэж дасаагүй гурилнууд байдаг учраас заримдаа амт нь их өрмөцдөг юм болохоор би жоохон амтын дарах гад maple syrup буюу агч модны сиропыг бол хийсэн байгаа. Одоо яг энэ шингэн байгаа дээр нь бол хийх хэрэгтэй. Би мартаад сүүлд нь бол найруулж байгаа хараараа таад. За хэрвээ ягва та нар тэр амт нь зүгээр санагдах юм бол заавал энэ тийм чихэрлэг юм хийх шаардлагагүй тэрийг бол орхио явчих болно. За глютенгүү талхны нэг онцлог нь болохоор зэрэг бид нарын хийж сурсан улаан будаан талхнаас нэг онцлогтой нь гэвэл тэр нөгөө глютен буюу цавуулаг үүсгэх гэж ингэж нухаж олон минутаар ингэж нухах шаардлагагүй. Бүхэл хуурай юм нь алин эзэний нийлцэн цаг тэгэл болоо. Тэгэл энийг хэвлээл хөөхөрн 100 тайж. Тэгэхээр үндсэндээ хид хідэн зүйлийг одоо алгасаад байгаа гэсэн үг л дээ. Арай хийхэд хэлбэр юм уу та. За миний зурмаг болохоор нилээн ийм хатуудуу талдаа гэх юм уу та ийм зурмаг болсон. Тэгэхээр хэрвээ дэндүү хатуу болоод ах юм бол яг нэг хоолны халбаа гурил нэмээд жоохон одоо зурмаг зөөлөд өгч болно. За хэвлэгийн хувьд болохоор зэрэг зүгээр хооронд нь сайн барьцалдуулаад л нэг хэвэнд л оруулах юм бол яг тийм тодорхой тэгж ингэж хунж гэдэг нэг улаан будаан гурилын талхны хэвлэж байгаа юм шиг биш. Маш амархан зүгээр ингээд барьцалдуулаад бүрэг хэлүүл тавьчихна. Гарт чинь наалдаад ах юм бол гараа сайхан норгож жоод хэвлжиж болно. За би бор будааны гурилаа түрхээд савндаа хийгээд ингээд түрхээд тавьчлаа. За ингээ өрөөний температурт доор хаяж 3 түүнээс удаан ч хөөж магадгүй, түүнээс цөөхөн цагаар ч хөөж магадгүй. Би жорондоо болохоор нэлийн хэлбэлцэлтэй тоонууд өгсөн байгаа. Яг гэвэл газар болгон өөр учраас та бидний хийж байгаа талхнууд өөр гарах учраас та өөрсдөө туршаад үзээрэй. Аль нь болж гин хөрөнгөө их хийвэл зүгээр юм байна уу? Усаа их хийвэл зүгээр юм байна уу? Ямар байна гэдгийг та нар өөрсдөө тэгээ туршаад үзээрэй гэж та нарт их хэлбэлцэлтэй жор өгсөн байгаа. За ингээд 3-4 цагийн дараа хөөсний дараа манай өрөө бол нэлийн сэрүүхэн байсан учраас би бас бүлээн ус хийж өгсөн. Тэгээд аль болох гайгүй дулаахан газар альчаар очиад ингээд хөөлөглөө 3-4 цагийн дараа хөөлөө. За глютенгүү талхнаа psyllium husk гэдэг нь болохоор сайн хооронд нь энэ цавуулаггүй гурилуудыг чинь барьцалдуулаад өгж байгаа болохоор зэрэг нэг онцлог нь гэвэл хэрвээ та айгүй сайхан тийм зурдаг юм уралдаг тийм авьяастай юм бол энд бол авьяасаа тодруулах нэг боломж шүү. Маш сайхан одоо зүслэг хийгээд өгөхөд бол тэр талх маань бол ингээд хаашиг яашаа болохгүй тэр сайхан зүслэгийн дагуу ингээд айтайхан гоё хийдэд талх гарч ирд юм элэ. Тэр нь бас нэг онцлог юм байлээ. За яг 100-нд орохдоо жоохон тийм агших хандлагатай мэн гэж би өөрийнхөө туршлагаас ажигласан. Тэгээ би энэ талхыг хийгээд нэг удааг байгаа. Бас л одоо суралцж гин дахин шин юм сурж гин. Тэгээд одоохондоо өөрийнхөө сурсан юмыг та нартай хуваалцаж байгаа учраас би яг тийм бас их туршлага хуримтлуулаагүй байгаа шүү. За гарсныгаа дараа эхлээд нэг тийм тоосох шиг хатуу ч юм уу гэмээр санагдд юм элэ. Гэтэ хонуулаад ингээ хөргөх хэрэгтэй. Яагаад гэвэл
халуунаар нь задлчих юм бол талх маань түүх ирнэ. Тэгээд энэ маань нөгөө өөрөө цавуулаггүй учраас нөгөө барьцалтуулж байгаа зүйл маань зөвхөн одоо нэмж хийсэн зүйлүүд байгаа шүү дээ. Тийм учраас аль болох бүр сайн хөргснийхаа дараа зүсэж идээрээ. За энэ талхны хувьд болохоор Psyllium husk маань үнэхээр ингээд сайн хооронд нь барьцалтуулж хөөхтөнд тусалж байгаа учраас одоо яг л Улаанбаатарны талх шиг сайхан хийтэй, гадран сайхан гадна тал нь их сайхан болсон, шажлууртай, дотроо юм зөөлөн яг л одоо бид нарын иддэг талх шиг үнэрнж сайхан, барихад сайхан, амтан сайхан. Зарим талх нь бол нэлээд гарт нь алддаг юм бэлээ. Та нар өөрсдөө тэгээд янз янзаар хийж туршаарай. За ингээд глютенгүү талхыг яаж хийх сурлаа. Та нар энэ жорыг дагаад хийгээд үзээрэй. Та нартаа амжилт хүсье. Хамтран хүртээрэй.